За байна уу. Тэгэхээр би та бүхэндээ энэ удаад юу танилцуулах гэж байна гэхээр онлайнаар хэрхэн тоглоом тоглохыг танилцуулах гэж байна. Онлайнаар хэрхэн хоорондоо холбогдож тоглоом тоглолт юм бэ гэдгийг танилцуулах connection хийж тийм ээ. Плеерүүд how to connection гэдэг лөө. Connection хийж хэрхэн хоорондоо мультиплеер шиг холбогдож тоглолт юм бэ онлайнаар хүмүүс хоорондоо тийм. Тэгэхээр хамгийн нэгт хүмүүсийн хамгийн ашигладаг програм бол Game Ranger гэх програм байгаа. Тэгэхээр энэ хүү програмыг одоо чи нэг яаж шухан ашиглах юм бэ гэдгийг одоо би та бүхэн зөв үзүүлчихье. За тэгэхээр энэ дээр зөвхөн All Game гэдэг ингээд үзчихэл та тийм үү. За ингээд All Game гэдэг ингээд үзчих юм бол ерөнхийдөө энэ дээр яаж байгаа юм гэхээр ингээд бүх төрлийн тоглоомд гараад иж байна. Yu-Gi-Oh байна. Энийг бас дээр маш олон хүмүүс тоглож байсан. За энэгээр Warcraft Pro-ны нэг монголчууд бас ороод ирсэн байж юм те. Энэ дээр Witch King гэдэг ингээд те, Stronghold гэдэг те. Юу гэдгийг Heroes of Might, Need for Speed гэл те. Command Conquer хүсн бүх төрлийн тоглоом байна гэх холбогдож тоглолцсон. Энэ дотор харагдахгүй байгаа тоглоом ч гэсэндээ өөрөө ингээд хост хийгээд те. Одоо чи энэ дээр байхгүй байгаа тоглоом ч гэсэндээ би ингээд хост хийгээд ингээд тоглож болдог. Тэгээ хүсэх юм бол бүр энэ чинь ингээд edit гэдгээс ингээд options руу орж ягаад өөрийнхөө толгойг нэмээд өөрөө ингээд хостоо тоглож болдог байгаа шүү. Энэ програм дээр бол ерөнхийдөө монголчууд ч зарим нь цөөхөн мэддэг, зарим ихэнх нь тэгээд тэгтээ мэдж байгаа юм хвчлэн юу ганц тоглолт юм бэ гэхэл зөвхөн иймэрхүү тоглоомд болдог. Харин начигтай одоо бүгжний эзэн тоглолтоо, Battle Royale дээр Realms тоглолтог хүмүүс бол ерөнхийдөө маш ховор байт юм гэж би өөртөө харж байгаа. Тэг би яг нь монголчуудын дунд бол яг ховор гэхдээ би яг монголчуудтайгаа нэг хэд удаа бүгжний эзэн бол таарч исэн. За тэгээд нэгний програм энэ програм байна. Энэ програм бол ерөнхийдөө маш олон тоглогчид бол онлайнаар хоорондоо тоглож холбогдож тоглож болдог. Стратеги юм байна уу? Тань юу хамаах юм ямар ч тоглоом холбогдоод тоглож болдог. Одоо хоёр дахь програм байгаа. Стратегийн бас нэг тоглоом холбогдож болох. Энэ юм гэхээр Radmin VPN. Энийг би анхлаад яг яаж мэдж авч ирсэн бэ гэх юм бол ерөнхийдөө би оох нэртэй юм плей оох нэр гэсэн арталтай нэм тавьсан плеерүүд гэдэг юм аа. Нэг про плеерүүд байдаг. Про плеерүүд гэдэг. Иймэрхүү про плеерүүд анхлаад урд нь би нэг зүгээр энэ дээр тоглож байсан ч сүултээ за чи гайгүй тоглож байна манад орчихоо гэдэг нэг хэсэг хугацаанд би яав эднийд нэг орж тоглож байгаа сүултээ би нэг хэсэг хугацаанд тэгж тоглож байгаа. Тэгээд тоглохоо нэг хэсэг хугацаанд даасан чаал тэгэл тоглохоо болчихоо. Тэгээд буцаад ороод ирэхэд энэ про плеерүүдээс жоохон хоцрогдчих юм шүү би санаатаа санс. Яг тэгвэл про энэ хоох нэртэй плеерүүд чинь амар их тоглоно. Тэгээд яг одоохондоо бол өдрийн цагаар бол бүгжний эзэн тоглогчд бол нэг орж ирдэггүй дандаа орой нэг 8 9 цагаас хойш л ингээд цуглаад эхэлдэг юм да. Орой 9 цагаас хойш л цуглардаг. Тэгээд өглөөний 7 8 бас нэг 8 хүртэл цуглардаг юм шиг үлээ. Оройны 9-өөс өсвөлээд нэг 21 цагаас өсвөлээд өглөөний 7-8 цаг хүртэл ерөнхийдөө бүгжний эзний тоглогчд ерөнхийдөө онлайнд яг энэ Game Ranger-т бол цуглардаг. Бас давхар энэ Radmin дээр цуглардаг гэсэн үг. Энэ Radmin энэ Game Ranger-ээс ямар давуу талтай юм гэхээр яг өөр тоглогчд орж ирээд байхгүй. Өөрөө зөвхөн create гэж байгаа та энэ пассвортаа зөвхөн өөрөө мэдээд хийчихэн тэгүн гутаа өөрийнхөө хамт тоглох гэсэн багийнхаа хүмүүс рүү ч юм уу та ингээд мессежээ илгээе чинь за нэрэн дээр шүү пассворт нь тэр шүү гэдэг илгээе чинь гутыг нэр пассвортаа join гэл эн чинь бичэл орчин. Тэгэл ерөнхийдөө ингээл тоглолцдог байгаа Game Ranger-ыг ашиглахад бол амархан. Тэгээ энэ VPN Radmin-ыг бол ашиглахад бас амархан байдаг. Тэгээд дээрэс нь Game Ranger руу зарим үед ажиллахгүй байвал VPN Radmin-аар ороод ерөнхийдөө бүжнийсэн юунууд бол ерөнхийдөө про плеерүүд бол ерөнхийдөө ийшээ ороод тоглолцдог байгаа. Тэгэхээр хэлж болно. Гэхдээ ерөнхийдөө проч гэлтгүй ер нь бүжний эснийг тоглож байгаа хүмүүс баг хинхэн
нэлээд өндөр түвшний тоглогч ч үү гэдгийг би удаа хэлчмээр байна. Бүгжний эзэнч бай, Battle-Realms ч бай. Ер нь энд тоглож байгаа ихэнх тоглогчид маш их хэмжээний цаг хугацаа зарцуулж одоо юу гэдгийг энийг энэ дотор те маш хэмжээний цаг хугацаа зарцуулж энэ дотор нийлээ мэрэгжлийн тоглогчд байдаг гэдэг чинь болно. Ихэнх нь төрөлтөд багцсан мэрэгжлийн тоглогчд. Өөрөөр хэлбэл одоо чинь ганцхан ихэнх хүмүүс яадаг юм гэхээр за комментэн Red Alert-ийн тоглоод үзсэн генерасыг нэг тоглоод үзсэн те Battlefield-ийг Call of Duty-г нэг тоглоод үзсэн Age of Mythology-гийн Empire-ыг тоглоод үзсэн багчаа те. Гэхдээ мэрэгжлийн түвшинд нэг тоглодоггүй тийм үү. Тэгвэл яг энэ дээр ингээд тоглож байгаа энэ хүмүүс нь яадаг юм гэхээр тодорхой хэмжээнд юм хвчлэн жоохон мэрэгжлийн түвшинд үгүйсв. Жоохон муу тоглодог байх юм л та киклэгдээд хасагдаад байх одоо киклэгдээд хасагдаад байх өндөр магадaltaй гэсэн. Тэгээ энэ дундаасаа өөрөөр хэлбэл про тоглогчдыг тодорхой хэмжээнд гэж нэрлэх магадлал жоохон өндөртэй байж шүү гэж бодож хэлмээр. Түүнээс ерөнхийдөө нэг дундаж тоглогчд бол ерөнхийдөө сайн тоглогчд бол ерөнхийдөө инженер бол ингээд зөвөр тоглоод пэйждэг гэдэг ойлгочих болно. Стратегийн тоглоомууд. За тэгэхээр өшөө бас нэг хэд хэдэн энэ хоёр бол ерөнхийдөө миний танилцуулж байгаа хамгийн гол хоёр програм байгаа. Нэгт бол Game Ranger орно. Тэгээд VPN admin бол 2. Тэгээд Steam Battle.net гэх мэт орж байгаа. За тэгээд Steam-ийг бол та бүхэн үгүйс мэдж байгаа хөө. Тэгээд Dota 2-2-тэй ингээд айгүй олон төрлийн хүмүүсийн нэг ингээд хоорондоо холбогдоод тоглолдог юм шиг надад санагдсан. Гэхдээ би өөрөө шилж үзэх болохоор сайн мэдэхгүй байна. Яг л Dota 2 гарч ирсэн үеэс нь эхлээд би нэг тоглож байгаагүй. Dota тоглоом гарч ирсэн үеэс нь би тоглож байгаагүй байхгүй ер нь. Тоглоом сүндэрчсэн үе гэж хэлж болно. Тэгэхээр чин яг Steam дээр яг маш олон төрлийн тэгээд тоглоомууд бас байдаг юм шүү бэ нэлээ. Маш олон төрлийн тоглоомнууд Steam дээр байдаг юм шүү бэ нэлээ. Тэгээд маш олон төрлийн картын тоглоом Монголд бас маш олон төрлийн тоглоомууд байгаа юм шиг. Тэгтээ ихэнх нь жоохон зарим нь жоохон үнэтэй байт юм уу гэж би одоо ойлгосон. Тэгээд тийм болохоор би жоохон үнэтэй тоглоом тоглох тийм free to play гэдэг ийш нь болох нь магадгүй үнэгүй тоглохдаг байх гэж би одоо бодож байна. Үнэгүй тоглогчдод үнэгүй татж аваад тоглох боломжийг эдгээр олгох юм байна гэж би одоо ойлгож байна. За PUBG, Warhammer за эдгээр одоо үнэгүй гэж магадгүй юм байна сайн мэдгүй. Явташ free to play руу оронгууд үнэгүй тоглогчд байгаа гэдэг нь мэдэгдэж байна. Үнэгүй тоглож болох төлөөнүүд юу байна гэвэл за нэг Dota 2 байна, Counter Strike 2 байна, PUBG байх шиг байна, Marvel Rivals, Apex Legends, War Thunder гэнэ, Warframe гэнэ. За иймэрхүү олон орнд үнэгүй тоглож болох юм байна. Yu-Gi-Oh бас үнэгүй тоглож болох юм байна. Steam 4-ийг тоглож болох юм байна. Overwatch тоглож болох юм байна. Маш олон төрлийн тоглоом тоглож болох нэ. Энд чинь ингэ доошогоо show more гэдэг ингэ үзээ бодох нь шүү дээ. За тэг өшөө бас нэг юм байгаа нь юу юм бэ гэхээр Battle.net одоо. Battle.net бол алдтай Blizzard Entertainment-ийн World of Warcraft буюу RPG төрлийн бас гайхалтай тоглоомуудын нэг маш том агуу ертөнцид өрхөн баатрыг хөгжүүлээд маш удаан хугацаанд хөгжүүлээд тоглогчид хоорондоо байлцсан ч болно, баг болоод туулсан ч болно, баг болохгүйгээр тулцсан ч болно, нэг эсрэг нэгдсэн ч болно, үе даваа явсан ч болно, үе даваад киногоо үзээ явсан ч болно. Тэгээ баатруудынхаа хоолны хийх скил аль эсвэл одоо үндсэн 3 скилтэй байдаг. Ингээд хөгжүүлээ явчихсан. За тэгээ энэ дээр Diablo Immortal гэдэг ийм тоглоомоо тоглож болно. Тэгээ Diablo 4-өөч тоглож болно гэх юм байна. Татаж аваад Diablo Immortal бол үнэгүй байсан шүү. Diablo 3 бас үнэгүй байсан шүү. Тоглож үзчихсэн би. За тэгээд энэ Hearthstone яг картны тоглоом байлээ. Бас үнэгүй. За тэгээд яг World of Warcraft-ыг бас үнэгүй та бүхэн тоглож байна. Гэхдээ тодорхой хэмжээнд жоохон хязгаарлалтай үнэтэй тоглох юм бол 20 левелээс дээшээ авах боломжтой ч гэдэг юм уу. Тиймэрхүү батрын үнцэн скил нь 20 левелээс дээш авах боломжтой. Тэгээд нөгөө хувцс хийх ч гэдэг юм уу, майнинг ч гэдэг юм уу, аль зүйл нөгөө юу гэдгүүлээ.
blacksmithing инженер гэх мэт одоо маш олон скиллүүд сурах боломжтой гэхгүй. Одоо history, fishing, загасчлах, тэгээд хоол хийх гэх мэт скиллүүд нь ерөнхийдөө 100 хүртэл хөгждөг. Үнгүүдээр тэгээд 100-аас цаашаа хөгжүүлэх бол төлбөрөөр төлдөг юм байлаа. Гэхдээ яг ерөнхийдөө би бол 100 хүртэл хөгжүүлээл тэгэл угаасаа за ерөнхийдөө нэг иймэрхүү тоглоом байна гэдэг ойлголтыг бол авчдаг юм билээ хүн угаасаа. Үнэгүй тоолж үзэх хэрэгтэй гэж би одоо боддог. Тэгээд дээрэс нь ер нь бол субтитрт гарч мөнгө төлж явахаар зүгээр зарим зүгээр цаг авч мөнгө төлж ийсэн арай дээр бол үнэхээр тоглох гэж байгаа тоглогчтой байл гэж би бас зөвлөмөр байна. Тэгээд яг гэх юм субтитл гэдээ дарчлаар сар бүр автоматар мөнгө татдаг гэсэн сонссон. Харин зүгээр цаг аваад тэдэн цаг юу лээ тэдэн нэг сараар нь муу та нэг сунгат юм яа тийм тэгэх юм бол яг хүссэн үедээ төлөөд хүсээгүй үедээ төлөхөө болчдөг нэг тиймэрхүү гэхээр бас тоолж болдгийг арай уян хатан юм шиг надад санагдсан. Тэгэхээр би бол яг WoW-ыг бол зөвхөн үнэгүй тоолдог байгаа. Үнэгүй тоглогч. Түүнийш нэг хүнтэй тоглодгоо. Үнэгүй тоглосон ч гэсэн скиллүүдээ 100 level бол хүрэх чадсан. Тэгээд яг бас тажгүй юм байлээ. Үнэтэй тоглогчдыг бас алж удажсэн шүү. Ганц хоёр удаа хоорондоо өндөр левелтэй гарууд тулдаа шархтан хут ардаас нь хажуунаас нь орж нэг ганц хоёр удаа ялж удажсэн. Тэгээд тэр яг ерөнхийдөө нэг тиймэрхүү тоглоомнууд сэрвүүдэлээ. Тэгээд миний хамгийн гол танилцуулах гэдэг хэлэх гээд байгаа юм бол ер нь ихэнх хүмүүс Game Ranger-ыг ашигладаг. Тэгээд Game Ranger-ыг ашиглаа. Тэгээд зөвхөн найзуудтайгаа тоглох гэж байгаа бол зарим үедээ VPN-ээр админийг бас суулгаад бас тоглож болно гэж хэлмээр байна. За тэгээд миний хувьд бол admin, VPN, Game Ranger тэгээд иймэрхүү юмнуудыг тоглодог. Өнөөдөр 2025 оны 4 сарын 15 14 цаг 41 минут болж байна. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Тэгээд иймэрхүү байдлаар онлайнаар тоглож болно. За тэгээд энэ хүргээд бичлэгээ өндөрлөө дөө.